Дэлжин байна. За энэ удаагийн бичлэгээр номын тавиураа нэг мөсөн цэвэрлэж цэгцлэнгээ гэсэн ингээд номнуудынхаа тухай яриад тэгээд мэдээж угаасаа бүгднийг нь ярина гэж худлаа штэ. Тийм учраас яг нэг гермаар санагдсан номнуудаа онслоо заримыг нь хальт дурсаад гэлзэлчнаа. Ерөнхийдөө би уран зохиолын ном уншдаг. Мэдээж хувь хүний хөгжлийн номнууд байгаа. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хамтар түүхийг маш их сонирхдаг болсон. Миний хувьд талхлаар энэ та нар итгэнүү байна уу өөрсдөө л мэдээ гэж байна. Энэ халахлаар юу? Гэрлийн өргөө бүлгэнгээд одоо бөөнрийн гэх юм уу? Тийм бүлгэн байдаг байхгүй юу? Тэгээд тэндээс нь штэ тий. Ийм дөрвөн бот цуврал ном гаргасан. Тэмүүжин, Эсвөхэ Баатар, Өглөөний их. За тэгээ Боорчанжин тэр ер нь одоо нууц тавчаан дээр байдаг бидний зөвхөн уншдаг хүмүүсийн онгод нь бууж ирээд заяа. Тэгээд өөрсдийнхөө түүхийг ярьсан. Үнэхээр энэ сонирхолтой. Бидний нэг тийм сайн таньдаггүй мөртлөө лаг хүн нь хэн байсан бэ гэдгсэн чинь нэгүдэ цагаан уваа гэж хүн байдаг. Тэгээд үүсэн нүгэн гэд хоёр юу гэдэг заяа. Дүр бишээ хоёр хүн байдаг. Энэ хоёр хүн болохоор нэг яснаа Тэмүүжингийн ментор нь заяа. Ерөөсөө бид зөндөх ментор. Тэгээд ягаад Тэмүүжин хаан бас яасан юм. Тэгээд тэр цаана юу болдог байсан. Тэр эсвэрлэг яг ямар учиртай яадаг байсан хүмүүс. Бүр амар сонирхолтой. Та нар хэрвээ энийг уншия гэж бодох юм бол шүү дээ. Хөдөлгөж авч болохоос гадна хэрвээ итгэхгүй байгаа л эхний ээлжинд зүү тав гэдэг подкаст байгаа. Тэрний Боорчанжны түүхийг ярьсан байгаа. Тэрийг нь сонсоод үзээрэй. За нэг юм ном байна. Тэгээд энтэй холбоотой тэднийхээс гаргасан өөр юм янз янзын номнууд өгдөг байхгүй юу? Би заримыг нь уншсан, заримыг нь уншаагүй байгаа. Эндээс би энэ их хүрийн содрыг уншсан. Энэ болохоор эмэгтэй хүн жирэмсэн болохоос ахуулаад төрөөд яраа хүүхдийг одоо өсгөх хүртэл процессыг бичсэн. Тэгээд энэний хамгийн гол юм нь шүү дээ. Энэ номыг уншаад дасгалдсан эмэгтэй өвдөхгүй гэр төрдөг. Маш хурдан. Дараагийнх нь болохоор миний бүр хамгийн хайртай зохиолч Айн Рэнд. Атлантын нуруу тэний бол миний хувь хүний үзэл бодлыг төлөвшүүлэхэд хамгийн их нөлөөлсөн ном. Айн Рэндийн гол философи бол ерөөсөө чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээл, чөлөөт хувь хүн гэдэг философи байдаг. Хувь хүн өөрөө хичээх юм бол одоо хүснээ бүтээх. Тэгээ тэрэнд нь гол нь устдар орохгүй байх ёстой. Тэгжээж одоо нөгөө нэг хүн ингээд бүх потенциалаа шавхаад тэг ингээд хамгийн дээд зэгтээ хүртлээ ингээд нөгөө нэг ажиллаж хөдөлмөрлж юм бүтээдгээ гэдгийг ингээд харуулсан. Тэгээ тэрэнд улс төр ороод хин нэгний ашиг сонирхол ороод ирэх юм бол ер нь бол тэр зүйл ингээд үгүй болчдөг. Тэгээд мэдээж зохиол ухраас амьдрал дээр хийж буухгүй зүйлс ингээд байдаг. Гэхдээ хувь хүний эрх чөлөөг дээдлэхдээ цаана нь дандаа ёс суртахуун гэдэг юм явдаг. Миний бодлоор заримдаа хүмүүс тэрийг нь ойлгохгүй байгаагаасаа болоод Айн Рэндийг муулдаг юм шиг санагддаг байхгүй юу? Айн Рэнд бол миний хувьд бол хамгийн шилдэг. Би энийг ч юм болохоор 4 он хавцаа уншижсэн баха тий санаж байна. Тэгээд энэ жил би англи хувилбарыг нь уншия гэж бодоод авцсан байгаа. Тэг ямар ч уншина. Тэгээд Айн Рэндийн номнуудаас их юм бол хамаг гол номнууд нь бүгдээр надад байгаа. Бүгднийг би уншсан. За дараагийнх нь болохоор Жорж Орвел. Маш тийм сонин сэтгэдэг хүн. Бүр ингэ шал өөр сэтгэдэг хүн. Тэгээ энэ дээрээс миний толгойд хамгийн тод үлдчихэж байгаа одоо санаж байгаа юм хэм бол муухаар ярих юм бол дарангуйлын нийгэм тогтсноор хүмүүсийг ингэж нөгөө нэг өөртөө юунд ингэж хэлбэржүүлээд яг байгаа юмд итгүүлээд ингэж хамаг юм хааж боосноор ямар зүйлс болж байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр гардаг юм алхахлаар сонь сэтгэлийг ингэж шүүгээд одоо ном зохиол ингэ бүгднийг шүүгээд ингэ засварлаж байгаа байхгүй юу? Нийгмийнхээ зохиолд нисгээс болгож байгаа гэсэн. Тэгсэн чинь тэр дундаас ингэ хайр сэтгэл ингэ уйлах инех гэдэг ч юм уу те нөгөө хүний сэтгэл хөдлөлтөй холбоотой үгнүүдийг хасчдаг байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс тийм зүйлийг мэдхээ болчдөг. Тэгээд тэрийг унсныхаа дараа би үг гэдэг нэрээ ямар амар хүчтэй зүйл вэ? Хэрвээ тэр үгийг одоо тэр зүйлийг илэрхийлэх үг байдаг байсан бол бид нэр тэрийг юу болохыг мэддэггүй байх байсан байна гэж би бодож байсан. Тэгээд энээс болохоор нөгөө нэг V for Vendetta гэд кино сэтгэсэн шиг санагддаг концепт нь бас нэг кино юм аа. Би нэрийг хэлж чадахгүй байна. Амар хэл хуулмаар нэртэй. Хажуу талд нь гаргана. Тэрийг бас яг энээс нөгөө нэг санаа авч хийсэн юм шиг санагддаг. Одоо уншиж байгаа ном гэх юм бол за номын сангийн ярангуут яалтчгүй Kindle ярина. Kindle дээр болохоор нэг амар их ном байхгүй.
Гэтэ Kindle-ийн нэг гол давуу тал нь ийш тийш явхад авч хаад айгу зүгээр байдаг. Том ном авч явахгүйгээр. Дээрээс нь нөгөө нэг Amazon-аас одоо ийм e-book авъя штэ. Тэгэхээр зарим номнууд нь амар хямдхан болсон байдаг байхгүй юу? Яг уншиндаа гэж бодож ирсэн ч юм уу нэлээд дээр үеийн зарим номнууд нь бүр $1 $2 $3 болсон байдаг. Тэгэхээр яг тийм тохиолдолд бол би шууд тэр номыг авчдیں۔ Амар гоё дийл байгаа байхгүй юу? Одоо болохоор би Kindle дээр юу уншиж байгаа? Storyworthy гэдэг нэг ном байна л да. Энэ болохоор нөгөө нэг жижигхэн нэг тийм амьдралаа тохиолдсон үйл явдлыг яаж гоё тийм хүний сонирхол татхаас тийм story болгож ярих вэ гэдэг тухай юм шиг байгаа. Би одоо болохоор дөнгөж уншаад нэг 20% дээр нь л явж байна. За нөгөөх нь болохоор Audible Maybe You Should Talk to Someone гэдэг ном сонсож байгаа маань. Энэ болохоор нэг тийм нэг therapist эмэгтэйгийн түүх байхгүй юу? Яг хувийн хөгжлийн ном биш. Яг тухайн хүний л нөгөө нэг story яваад байгаа юм. Audible дээр ном сонсохлоор уран зохиолын ном сонсохлоор надад амар хэцүү санагдсан. Нөгөө нэг зарим уран зохиолын номны ер нь бол үг хэллгүүд нь ингээд жоохон хүнд эдэн штэ тий. Тэгэхээр ингээд тэднийг нь ойлгохгүй ч юм уу. Тэгээ хувь хүний хөгжлийн ном уншихлаар чинь бас ингээд ганц нэг тэмдэглэж авахын гарангуут чинь айгу хэцүү байдаг байхгүй тэмдэглэж авахад тэгэнгүүт надаа юу гой санагдсан. Хүмүүсийн нөгөө намтар түүх. Тэгээ би энэ дээр чинь Мишель Обама, Барак Обама хоёулынхын номыг бүгднийг сонссон. Тэгэл ер нь бол дандаа л намтар түүхүүд л энэ дөө. Тэгээд эндээс нэр санал болгох гэх юм бол энэ Trevor Noah-гийн Born a Crime. Өөрөө угаасаа нөгөө нэг тийм comedian тэгээд entertainment чиглэлийн хүн болохоор тэр юм уу. Бүр ингээд номыг сонсох бүр амар тийм гоё. Айгуу гоё ярддаг. Үнэн сонирхолтой хажууд нь ингээд суугаад ингээд тийг сонсож байгаа юм шиг. Би бүр 2 удаа сонссон. За бос номоо гэс энийг мартчихсан шүү дээ. Орхон памук бол миний хайр гэж хайр чашиж. Гэтэ хайр. Орхон памукийн хувьд болохоор ер нь бол яг иймэрхүү гадны зохиолчдтай бол яг тагтаагаар л дамжуулж танилцчихлаа юм л да. Тагтаа publishing-аас хамгийн анх энэ номыг гаргасан байхгүй юу? Үнэхээр хүнд ном. Надад бол таалагдсан. Дотор нь ороод ингээд дуран дээр нэг юм тавьсан юм шиг мэдрэмж төрүүлдэг тийм ном. Гэтэ гоё ном. Энэ Стамбулыг уншаад надад юу санагдсан гэж. Хин нэг нь Улаанбаатарын тухай яг Орхон памук Стамбулын тухай бичсэн шиг бичдэггүй бахтай гэж бодсон. Ингээд болон тохоо болгонд нь байгаа муу мухай сайн сайхан өөрийнх нь ингээд нөгөө юутаа одоо баг насаас ахуулах дурсамжтай холбоотой ингээд бичсэн. Тэгээ би бүр энийг уншаад бүр Стамбул ямар санагдсан. Тэгээ угаасаа Турк явна гэж бодсон байснаа ч хэлэхүү. Тэгээд энийг уншаад бүр ч их ямар санагдаад гэхдээ данч тэгээ хэл хаацсан. Ийм байна. Тэгээд энийг би арай уншиж амжааг байгаа уншиж бодож байгаа. Явна гэж бодож исэн учраас угаасаа энийг харангуйтаа тэр музейд нь очимаар санагдсан. Тэгээ музейн тикет болохоор энэ байна. Тэр музей рүү үнгөө харахын тулд номынхаа копиг авч очиод орж улдаг. Тэгээ энийг уншчаад угаасаа Турк явна гэж бодож байгаа. Бэлгшиж уншиж байгаа. Би өмнө ширээний ном гэж яг юу гэдгийг ойлгодог байсан байхгүй юу? Ер нь бол ингээд тэр чинь ингээд баян дэлгэж харж яхад зориулагдсан ном гэсэн үг шүү дээ тий. Тэгээ би сүүлд яг 3 номыг ширээний ном болгохоор шийдсэн. Нэг нь болохоор Одон цэцэг эмчгээд энэ болохоор уламжлалтын эмч ахгүй юу? Айгуу товч тодорхой уламжлалтай холбоотой гол мэдээллүүдийг ингээд маш товчхон багтаацсан байдаг. Хаяа өглөөс ирээд эргүүлж харахад зүгээр байдаг. Ада үзэгдэх зориг. Энэ ном надад үнэхээр их таалагдсан. Гэтэ хүмүүсийн хамгийн их санал зөрүүлдэг нь болохоор миний бодлоор юу юм шиг санагдсан. Энэ дээр нөгөө нэг траума гэдэг ойлголт байхгүй, сэтгэл готрал гэдэг зүйл байдаггүй гэж одоо тэр Адлер гэдэг хүний онлоор бол тэгж үздэг байхгүй юу. Тэгээ яагаад тэгж байдаггүй гэж үзсэн бэ гэхээр мэдээж тэр ингээд хүмүүст байдаг тийм үү. Гэтэ тэрийг байлгаад байхгүйгээр байхгүй болгож болно. Тэхийн тулд тухайн хүн өөрөө ингээд хичээл зүтгэл гарах ёстой шүү дээ. Одоо юу гэдгийг надад за тийм асуудал байна гэх юм бол эсвэл тэр асуудлаа таниад тэрийг ингээд тэрнтэйгээ насаараа явах уу эсвэл тэрийг байхгүй болох арга хэмжээ авах уу гэдэг чинь тухайн асуудал байхгүй. Тэгэхээр тэрийг байхгүй болгож болно. Би яг тийм санаанаас л битсэн байх гэж бодож байгаа. За нөгөөх нь болохоор энэ бас яг нөгөө нэг гэрлийн өргөө гэд бүлгэмээс гаргасан. Энэ ном л амар сонирхолтой. Ингэдэг заяо. Би бүр амар их юм ярих гэдэг санагдаад байна. Ингэдэг хүрт гэж ярьдэн шүү дээ тий. Хүний бие 7 хүрттэй, дэлхий ялгаахгүй 7 хүрттэй заяо. Тэгээд тэр хүрт яаж эргэлдэж байгаагаас хамаарат одоо хүний бие сэтгэл эрүүл мэнд ингээд бүх юм ингээд өөрчлөгдөж яадаг.
Тэгэхээр бид нэр тэр хүрдэг гэмтэйгээ дахин мал одоо юу гэдэг эсрэг готролт өртөх гэдэг чинь наанд хүртэл тэрний асуудал байгаа байхгүй. Тэгээд хүний махан бие буюу уурган бие. Тэгээд сүнсэн бие хоёр нэгдэж байж тэр хүн бүрдэж байгаа шүү дээ тий. Тэр ганцхан махан биеийг эмчлэн гэдэг нь бол өөрөө учир дутагдaltaй. Тэр сүнсэн биеийг бас заавал эмчлэх ёстой гэж үздэг байхгүй юу. Тэгээ бүр ингээд энэ дэр бүр үнэн дэлгэрэнгүй бүр үнэхээр тодорхой харсан байгаа. Би одоо хүртэл унш дуусаагүй л байгаа л да. Уусаа эн чинь яг ингээд нэг суудлаараа уншдаг ном ерөөсөө биш. Ингээл баг багаар уншаад яг нэг 2 3 уншаад олж авсан мэдлэгээ буцаагаад тархиндаа шингээхгүй л бол зүгээр хардаг уншдаг ном биш юм лээ. За, Достоевский байна. Достоевский бол айл болгоны номын санд байдаг. Би энэ Карамазовын хүүгүүдийг нь уншаагүй байгаа. Энэ маань би энийг нэг бол яг ойлгох насан дээр уншаагүй хаа. Нилээн дээрээ уншиж ирсэн юм а. Тэгээ яг үндэ ойлгоогүй. Ойлгосон л да. Гэтэл яг ухаж ойлгож чадаагүй. Гим зэмийг бол уншсан. Яг би нэг хүн алц юм шиг мэдрэмж төрсөн. Ер нь бол хүнд яг уншаад яг тэр мэдрэмжийг төрүүлж чадчих юм бол тэр яг сайн ном гэж би боддог. Тэгээд энэ жил бас дахиад англи хэл дээр нь уншина гэж бодож байгаа. Өөр би сүүлд энийг авсан байхгүй юу? Энэ болохоор Эренчингаа өөрийн туяа гэдэг ном. Би бүр хайж олсон юм. Агих гадаад ном уншдаг юм бэж яг тийм Монгол дээх үеийн номнуудын их уншихгүй юм шиг санагдаад тэгээд би бол энийг бол уншиж очоо. Тэгээд бас бос хүмүүс ч уншаасаа гэж бодож байна. Анна Франкийн өдрийн тэмдэглэл бол мэдээж ямар супер. Би нэрээ сониос сүүлд би юу яа гэж бодоод хятад хэл дээр өдрийн тэмдэглэл уншвал арай амархан байж магадгүй гэж бодоод яг уран зохиолын ном уншсанаас арай дээр гэж магадгүй гэж бодоод хятад хэлбэрийг авсан. Тэгээ энэ зүүн харьцуулж аваад уншина. Уг нь л Юхагийн амьдрах уу гэдэг энийг нас хятад хэлээр авчихсан байхгүй юу. Гэтэ яг хятад хэл дээр уран зохиолын ном уншна гэдэг бол чанга хэцүү санагдаад байгаа. За тэгээд мэдээж Үлзий төгс аюур зан хоёрын бараг л бүх ном нь агаад өө. Тэгээд сүүлд гарсан хараат зогсолтыг уншсан. Тэгээд би яг нэг тийм ном уншаад ингээд нэг тийм татгшаага болоод ингээд өөрөө өөртөө нэг тийм эмормор санагддаг үе байдэн штэ. Яг тийм үед уншихсан ч уншихнаа малтахгүйсэн байхгүй юу? Миний тавир дээрээс. Тэсэн чинь манай найз яг төрсөдрийн бидлэг гээд надад хүсэн намаа аваарай гэд мөнгөгөөд. Тэгээ би энэ энтрийг авчихсан. Тэгээ яг тэр хүсчихсэн мэдрэмжээ авч чадсан. Тэгээд үнэхээр энэ тийм шин тийм ямар ч гэх юм тийм. Угаасаа таад үлзий төгсөй мэдж байгаа шүү дээ. Ер нь бол Takta Publishing бидэнд маш их буян үлдэж байгаа газар байт юм аа. Тэд нар аягүй гоё ингээд нөгөө гадны зохиолчдын номыг маш сайн орчуулад биднэрт ингээд танилцуулж өгдөг. Тэгээ би энэ Нохон зүрхийг уншаад бүр ингээд хэд хоног бодолд автчихсэн ямар ч байсан. Михаил Булгаков. Энэ зохиолч надад аягүй таалагдаад. Уус энэ Master Margarita-ийн нагуус амар алдартай шүү дээ. Тэгээ би энийг бас англи дээр нь олж авсан. Бас уншина л да. Энийг би яг нөгөө нэг ажлынхаа карьерийг эхэлж байхдаа уншихгүй явдаа гэж бодсон. Энэ номыг амсаад гинэд. Энэ номыг аваад дарсны тухай мэддэг болоо гэж бодсон боловч яг өмнөх нь дарснаас бол шартаа тэгээд дахиж хизэж дарсуугаагүй гэж одоо л ууд сур эхэлж байгаа. Би ер нь ийм зузаан ном унших дуртай. Яг нэмгийн ном уншчихлаар сонирн байд юм аа. Яг зузаан ном уншингууд тэр зузаан номоо ингээд ойлгоод ингээ өөртөө шингэнгээ энэ номныхоо тухай бодоод бүр амар сайн ойлгодог гэх юм уу. Нэмгийн ном уншчихгоо чи нэмгийн ном чи гэд нүд ирэмхийн зур дуусчдаг байхгүй. Тэгээд яж хаад нэг ном уншчихгоо нөгөө номноос ингээ гарч чадахгүй тэр ном айгүй их удаа ингээ бодож явдаг. Тэгэхээр зузаан ном юм гоё. Тэгээ ямар ч энэ номыг уншаад хүмүүс амар их усарнаа ингээ хөвчүүлчээр мэдрэмж төрдөг гэсэн. Надад болохоор жаахан муухагаар хэлэхэд Монгол яг хэсэгтээ хөвчихгүй юм шиг мэдрэмж төрчихсэн. Яагаад гэх юм бол тийм биднэрт яг урт хугацааны тийм тодорхой бодиттой заяо яг хэрэгжүүлж болохоос тийм бодиттой одоо төлөвлөгөө алсын хараа хэрэгтэй юм байна л да. Тэгээ Сингапур бол айгүй маш тийм хүнд байдлаас босч ирсэн улс. Одоогийн Монголтой харьцуулах юм бол бүр бид нэр бол үнэн жаргацсан гарууд. Гэхдээ л биднэрт яг ийм хэмжээний бодлого байхгүй байх гэж би бодсон. Үхэг бас л нөгөө нэг юу яасан. Яг л Takta Publishing-ийн нөгөө нэг гаргасан амьдрах үе цусаа хөдөлсөн тэмдэглэл хоёроор мэдэж авсан. Тэгээд би дараа нь бүр хайж агаад энэ хятад орныг 10-гээр гээд одоо эссе бичвэр гэх юм уу намыг алсан баг. Дээрээс нь тэр Үхвагийн амьдрах үе зохиолоос нь сэтэлсэн яг адилхан нэртэй кино байдаг. Номыг уншсан бол ялангуяа үзээрэй. Номыг уншихгүйгээр үзнэ гэдэг үнэхээр сэтгэл санаанд хүн тусдаг. Энэ бас айгүй сонирхолтой. Ер нь бол хятадын түүхийг нэг сайн түүхийг ч гэжтэй
одоо сүүлийн хэдэн жилийнх нь процессыг нэг сайн мэддэггүй хүмүүс байх юм бол бас энэ номыг би уншвал зүгээр гэж бодож байна. Энэ Ахтус гэд Brothers гэд энэ номыг надад манай найзлаа бэлгэлсэн байт юм аа. Би яг уйхва гэд хүч гэдсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг дэлгэрт явж байгаад энийг харангуйтаа яг авч өгөх хэрэгтэй гэдээ авч өгсөн юм билээ. За энэ айхтар алдартай 3 цуврал нөгөө хоёр нь тэр яваарлаа юм шиг байна. Цуврал би уншиж амжаагүй л байгаа л да. Гэтэ уншныг бодсон байна. Энэ киног үзсэн байхад бол ер нь бол хангалттай. Хулан бараг бүгдээрээ мэдэх байхаа тий. Би яг нөгөө нэг юунд ардад ажилтдаг байхдаа нэг өдөр ивент хийж тараад тэгээ тэрэн дээр хулан өрсөн байхгүй юу? Номныхын тухай ярилцъягээд тэгсэн чинь надад амар хөөрхөн номоо бэлгэлсэн. Тэгээд ингээд должиндаа торсгоо гэж бичгтэй. Тэгээд би энэ номыг их нандиндаг. Тэгээ ер нь энэ ном бид нар энгийн гэж бодоод тоодоггүй юм чи яг үндэ энгийн биш шүү гэдэг л айгуусаа ойлгож өгсөн юм санагддаг. Тэгээ би зарим ингээд туршин гэсэн юмудаа бүр ингээд нуглаад тэмдэглэсэн байгаа. Тэгээ сүүлд энэ шинэ номыг нь бас би зарж очиж авсан. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү ном унших нь надад айгуу зүгээр санагддаг юм аа. Одоо бас энэ хиний тэгшээгийн ном байна. Одоо эднэр чи яг миний үеийн залуучууд байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүс яг юу бодож явж байна? Ер нь манай үеийн юу бодож явд юм бэ? Яад юм бэ гэдгийг ингээд мэдэх бас айгуу сонирхолтой байдаг. За дараагийнх нь болохоор энэ манай хуучин захирлын тухай ном. Би чи ардад 5 жил ажилласан байхгүй юу? 5 жилийн турш яг ганы шууд удирдлагаар ажилласан гэсэн үг. Тэгээд ямар ч гэсэн энийг ер нь бол уншаад үзчих хэрэгтэй. Ганцхан нэг тийм өөр хүн штэ. Бүр ингэ тархитлагаа нь өглөөс эрэхтэл бараг нэг юм ингэ бодоод сэрдэг. Тэгээд яг ингэ зорсон юмныхаа хойноос ингэ айгүй тууштай шургуу явж чаддаг. Бүр ингэ дуусна шүү яг их хүчтэй юм шиг бүр яг тийм хүн байхгүй. Тэгээд энэ номыг уншаад ер нь бол ганы тухай бүрч илүү сайн мэдэж авсан. Тэгээд би бол залуучуудаас заавал уншаасаа гэж чи нэг тийм шантраад байгаа юм шиг, нэг бол ингээл юм бол нэг гомдлоод байгаа юм шиг нэг тийм мэдрэмжтэй үе байдэн штэ. Тийм үедээ бас уншвал зүгээрээ санагдуулах. Юугаа яриад байгаа юм бэ? Зүгээр босгож байгаа юм шиг л ном. За, энэ Сахар гэдэг ном. Би яг нөгөө нэг номынхын зохиолчийн эцэл хичээг бас ялгаахгүй л Instagram дээр дагадаг байсан байхгүй юу. Тэгээд энэ ном гарах сургаар нь захиж авчруулад чи яг өнгөрсөн жилийн үдэд гарч ирсэн санаж байна нэрээ. Тэгээ уншчаад буцаагаад би битсэн байхгүй юу. Өөстө намаа ингэ санагдлаа юм байна гэд. Тэгсэн чинь би хамгийн эхэлж уншсан хүн болсон. Тэгээ тэрнээс амар гоё. За, Хөгтөн байна уншсан. Энэ очрын шгшээгч бас надад аягүй их таалагдсан. Ногоон нүдэн ламыг би бүр жоохон байхдаа уншиж байсан. Бүр 10 жил тахтын ч хэдэн чи манай дүүгийн ном юм биш. Ингэнэ. Нямбаерт гинэ. 8-гийн ангиас зохион байгуулсан хэй хөгжөөнт уралдаан тэмцээнд амжилттай оролцсон 1-р байр эзэлсэн талархан батламж алгаа. Тэгээ бүр энэ дээр юм бичгтэй. Тэгээ бүр батламжтай ном байна. Би энийг чинь харин яг тэгэл тэр номыг 2009 онд өгсөн юм байна. Тэгэхээр би 2009 онд уншижсэн гэсэн үг. Тэгэл тухайн үед л ингээл бүр амар ингээл бас ороод уншижсэн. Тэгээд одоо болохоор хүмүүс ингээд яадаг л да аюу шүмжилтгэлтэй нуршуу юм уу гэд. Гэтэ надад бол тэр үед ерөөс их санагдаж байгаагүй. Энэ бас айгүй сонин ном. Тэгээ би энэ номыг уншиж байхдаа штэ тэ Эдип хаан гэд жүжиг байдэн штэ зохиол байдэн штэ. Тэрний юуг нь би ойлгож ирсэн. Яг цаад философиг нь гэх юм уу? Цаад санааг нь гэх юм уу? Ер нь бол зүгээр уншчих хэрэгтэй. Би одоо яг энийг яг шууд гэж тайлбарлаж болж чадахгүй байна. Тэгэд уншичаад харин бас хойноос нь киног нь үзэл айгүй зүгээр. Би бас яг тийчээс ер нь бол би ингээд нэг ном уншаад тэр номонд кинотой байх юм бол заавал хойноос нь киног нь уншдаг байхгүй. Тэгээ хүмүүс юу яд нь штэ. Намайг нүчид киног нь үзэх юм яадаг яагаад гэвэл намайг эзэж бардаггүй. Угаасаа тэр чинь хинэн чинийгээ барна гэдэг зүйл байхгүй байхгүй юу? Кино гэдэг чинь нэг өөр, ном гэдэг чинь нэг өөр зүйл. Тэр ном дээр гарч байгаа тэр үйл явдлыг яг тэр найруулагч хэдхэн цагийн дотор те цаг гараа 2 цагийн дотор төрсөн дээр яаж харуулж байгаа гэдэг чинь ингээд шал өөр асуудал. Тэгээд энэ киноны гол дүрд нь болохоор Daniel Day-Lewis гэд миний краш тоглосон байт юм аа. Sheryl Sandberg-ийн энэ номыг уншаад надад ганц яг ингээд хэрэг болдог зүйл нь болохоор яадаг байхгүй юу? Хэрэг би юунаас ч айдаггүй байсан бол юу хийх байсан бэ? Гэдэг тэр үг
бодол гэх юм уу. Хүмүүсийн өмнө гарч ирэх гэж ч юм уу эсвэл ингээ ямар нэг юм ингээд хийх гээд зоригчин хүрэхгүй тохиолдолд гэтээ одоо ялангуяа ажилтай холбоотой тохиолдолд ер нь бол тиймэрхүү юм их болдсон шүү дээ. Тэнгүүд би юунаас жаахгүй байсан бол юу хийх байсан бэ гэж бодонгууд нэг тийм сонин би тэгчилээсэн шүү дээ гэж бодоод тэгээ шууд хийчдэг. 3 улсын үлгэр гээд энэ ном одоо Солонгос, Япон, Хятад, зүүн өмнөд Азийн орнууд даар маш их алдартай. Тэгээ 3 улсын үлгэрийг энэ ном ер нь бол тэр улсуудын улс төрч эсвэл бизнесмэнүүдийн ширээний ном гэж явдаг. Тэгээ энэ номыг 3 уншаагүй бол хүн биш гэд нэг тийм аюу ингэж хойно битсэн байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол амар супер. Тэгэл энийг унших юм бол тэгэл ухаантай болох юм шиг лээ. Атаархах зүйл үгүй. Би ер нь бол хойд солонгосыг аюу сонирхдаг байхгүй юу. Энэ бас Ким Жон Уны тухайн ном байна л да. Саяхан гарсан, өнгөрсөн жил гарсан. Тэгээ ер нь бол хоёулынгийн Америк сэтгүүлч бичсэн. Тийм учраас мэдээж одоо тийм текстүүлсэн мэдээллүүд байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ бид нэр ялгаахгүй ийм цаг үед амьдарч исэн гэж байгаа байхгүй юу? Манай ээж мэж бүгдээрээ л ярьдаг. Тэгээ яг тэр ярьж исэн үед үнэхээр яг энэ номон дээр ингээд болж исэн зүйлсийг яриад байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол нэг иймэрхүү юмыг бас уншаад жаахан цаг үе юуны талаар ойлголттой болчих хэвээр санагддаг. Тэгэхгүй тэр үе сайхан байсан юмээс ингээд тахлаар мэдхгүй надад л нэг их санагддаг. Энэ уг амар супер ном гэсэн. Би гэхдээ энэ номыг уншиж байгаа дундаас нь орхисон л байна л да. Амар ачаалттай үед уншижсэн байхгүй юу? Бүр ингээд бүр effective цаашаа бүр ачаалттай байсан заяа. Тэгээ ингээ орой ядарчаад ийм ном уншингууд бүр нэг тийм дарамттай санагдаад байдаг байхгүй юу? Тэгээ уншихаа болж исэн. Энэ нөгөө нэг энэ Dale Carnegie мангар алдартай ном штэ. Гэтэ би яг үндэ энэ номыг уншихгүй байхаа. Ерөөсөж уншина гэж бодохгүй байна. Бусдын бол ингээ харангуут би энийг уншина гэж бодож байгаа байхгүй юу? Энэ номыг би уншихгүй хаа. Хэрвээ энэ номыг амар байгаа хүн байх юм бол комент хэсэгт биччихээрэй. Бас энэ ном. Энэ номыг энэ хоёрыг би хоёулынх нь яг агуулга нь юу болдгийг мэдэхгүй л байна л да. Гэтэ уншихгүй хаа. Тэгэхээр энэ хоёр номыг амар байгаа бол аль номыг амар байгаа комент хэсэгт биччихээрэй. Тэгээд би яаж хийж байгаа нэгэнд нь өгнө. Энэ саран хүндий энэ амар гоё зохиол. Айгу хөнгөн, айгу гоё. Тэгээ би энийг уншаад эмэгтэй хүн юм ер нь бол яг байглаасаа яг тийм байт юм. Эрэгтэй хүнийг тиймэрхүү байт юм. Тэгээ ар гэрээ авч явхад эмэгтэй хүний одоо тэр нэг одоо жинхэнэ гатуухан тэр зэшээ ер нь л маш тийм чухал зүйл байд юм байна гэдэг би энэ номыг уншаад бас ойлгож байсан. Энийг чинь би бүр жоохон бахтаа уншиж байсан юм аа. Энэ майнеридийн зохиолууд надад ерөөсөж таалагддаг. Манай ээж мэжиг жоохон бахад бол угаасаа тэр үеийн нийгэм ямар байлаад те уншиж яах юм бүгдийг нэгээд шүүдэг байсан. Тэр үеийн юугаар бол ямар ч тийм нөгөө нэг үзэл санаа байхгүй, хитрхийн романтик гэх юм уу. Яг тэр үеийн шүүлтүрд бол нийцзээсэн гэж би бодож байна. Яа намдээ санал зүрэлтгүй гарч ирэхэл ахалтай. Гэтэ надад ерөөсөө майнеридийн номнууд таалагдаагүй. Гэл уянгалаа л. Ямар ч тийм үзэл бодолтой яг тийм тогтцсон санаа юу ч байхгүй. Үйл явдал нь хитрхийн нуршуу. Энэ ном нэг тийм сайн ном биш л дээ. Гэтэ энэ ном дээр амар инээдтэй ингэжсэн. Би уншиж дуусчаад за нэг тийм гоё ном бол биш вэ. Энэ номоор кино хийх юм бол амар сонирхолтой зохиол болох юм гэж бодсон байхгүй юу. Тэгэд хэрвээ би одоо найруулагч байгаад энэ номоор кино хийх юм бол гол дүрийн нэмэгтэйд нь нэг Титаникийн гол дүр Кейт Винслетийг тоглох юм бол амар гоё юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгснээ угаасаа аль дээр дэлхийцэн байлүү дээ гэж бодоод харсан чинь тэр ихтэй тоглосон байсан. Тэгээд надад бүр айгүй тийм гоё санагдчихсан. Энэ нөгөө нэг монстраас гаргадаг энэ цувралууд эднэр айгүй дэжгүй. Бас яг нөгөө нэг орны зохиолчтой танилцуулдаг. Би ер нь бол ингээд нэг зохиолчийг уншчихгуудаа тэр хүн таалагдах юм бол цааш нь хөөгөө явчихдаг байхгүй юу. Тийм байна. За би ийм нэг дээр үеийн номнуудыг цуглуулъя гэж бодоод авч ирсэн юм. Гэтэ ихэнх нь бас майнеридийн номнууд байгаад байна. Эднэр нэг амар юу биш ээ. Энэ хоёрын хэл бичгийн соёлоос гадна ярианы маш гоё чадвартай хүмүүс. Тийм учраас дээрээс нь тийм
хоолой нь гоё, хоёулынгийнх нь сонсоход чихэнд наалтцтай гэх юм уу. Тийм болохоор бас ингээд нөөний шууд цахиалаад авах гэхээр чинь яг гарсныхаа дараа нэг тэгж авах боломжгүй байсан юм а. Тэгэхээр нь би Audible дээр авч ирсэн. Тэгээд хоёулаа өөрсдөө номоо уншсан байхгүй Audible дээр. Тэгээд тэр надад бас айгүй гоё санагдчихсан. Гэтэ юу ч ингээд нөгөөний бичиж хэмгэлж яаж мэдээж чадаагүй л дээ. Дараагийн цувралууд болохоор амайг та нар угаасаа бүгд мэдж байгаа байлгүй гэж найдаж байна. 90 хэдэн онд Монголоос гарч яваад дэлхийн нэлээд хэдэн улс орноор аялсан. Надаа бүх цувралууд нь бүх номнууд нэдэг. Би ер нь бол бүгдийг нь уншиж байсан. Мэдээж үзэл бодол нийлэхгүй юмнууд байдаг. Гэхдээ үнэхээр сонирхолтой. Яг нөгөө нэг монгол хүний нүдээр тухайн улс орны хүмүүс тэр одоо аж байдал нөхцөлийг нь үзэл бодлыг нь юу гэж харж ийн гэдэг. Одоо тэр нь айгүй сонирхолтой. Энэ бол ер нь заавал унших ёстой ном. Ялангуяа зузаан тийм урт юм уншиж чаддгүй бол эн чинь ингээд яг өдрийн тэмдэглэл байдлаар бичигдсэн. Богинохон ийм юмуд байгаа байхгүй тэмдэглэлүүд. Тэгэхээр уншихад айгүй бас айгүй амар гэх юм уу? Яг гоё урсаал яваад өчтдөг. Тийм ном байна. Энэ хөөх мөч эн чинь болохоор Мелинда Гейтсийн ном. Намайг ажлаас харахад манай ажлын охтууд дурсгаад өгч ирсэн. Би энэ номыг анх удаа юу гэж бодож ирсэн гэж дэлхийн хамгийн баян хүний ихнэр. Гэтэ яг мань хоёроо салцсан л та. Тэгээ одоо дэлхийн тэр улс орны асуудлуудыг шийдэхэд ямар нүдээр харах вэ та гэд би ерөөс нь их яагаагүй. Гэтэ зүгээр мөнгөтэй бүх асуудал ингээд амар окей л юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгээ энийг уншсан дараа би вөө ямар тийм нэг одоо юу эмпати сайтай. Бусдыг ойлгох чадвар сайтай хүн бэ гэж би бодож ирсэн. Тэгээд би ч яг үүндээ нуулгүй хэлэхэд нэг мөнгө бол одоо дэлхийн олон асуудлыг шийдэхэд хамгийн чухал зүйлсийн нэг гэж бодож ирсэн. Гэтэ энэ номыг уншсанаас хойш тэр бодол маань ерөнхийдөө аягүй өөрчлөгдсөн. Энэ амир хөөрх. Яг салбарт ажилладаг тийм 50 эмэгтэй энэ түүх. Аягүй сонирхолтой. Хүүхдтэй хүмүүс бол заавал авч уншуулах хэрэгтэй. Тэгээд энэ айгүй алдартай ном бас яг ялгаах хөөрх мөчтэй хамт надад бэлгэлжсэн байхгүй. Гэтэ номыг хавцаар нь дүүмж болдгоо гэдэг л. Гэтэл би нэрийг нь уншихлаар энэ номны гарчин дээр байгаа шиг одоо тийм зүйлийг хийх би тийм яг зөрөгтэй болох тийм зориг надад одоохондоо яг байхгүй байгаа. Би зүгээр яг одоо ингэж энэ дундаа өөр хэмиг хийгээд байж юмэр байгаа. Тийм учраас уншиг байгаа. За Харуки Муракамиг одоо мэдхгүй хүн жиж байх тий. Тэгээд надад нилээн хідэн ном нь байна. Угаасаа яаж бичдгийг та нар мэдж байгаа. Воо, энэ Hunger Games энэ номыг би баараг штэ тий. Аваад 10 жил болж байна. Тэгээ уншиж гэж юусоо бас боддгоо. Тэгэхээр бас нэр авах юм байх юм бол авч болно шүү. Комент бичээрэй. Энэ болохоор Пауло Койло гэх юм болоо. Нөгөө нэг Alchemist гэдэг ном байдаг штэ. Тэрийг нь би дүүдөөгүй явуулсан юм а. Тэрийг бичсэн зохиолчийн ном. Гэтэ шал тэмээ ном. Уншаад нэмээ. Шал нэмээ. Одоо энэ болохоор миний хамгийн сүүлд авсан ном байна. My Mongolia. Хаан банкны гүйцэтгэх захирал байсан хүн. Би энэ номыг авандаа гэж бодоод яваадсан. Гэтэ нөгөө нэг уншаагүй номнууд аяг их болохоор авахгүй байсан ч гэсэн тэгээд нэг өдөр шунал хэдэл авсан байт юм а. Тэгээ бас Ганжахлагийн сүүл гарсан номыг авсан. Эхлүүлээл ингээл дотор бас нэг юм ингээл гогдоол ямар ч тийм мэдрэмжтэй явж байгаа. За тэгээд миний ерөөсөө нэрээ одоо энд байна л да. Үлис дэлхийн хамгийн шилдэг номнуудын нэгт байдаг. Гэтэ энэ номны монгол орчуулга нь үнэхээр муу байсан уу? Нэг бол үнэхээр тийм ойлгомжгүй эсвэл ойлгох гэд миний ухаан хүрхгүй байгаа мó. Би бас нэг нэлээд хэдэн жилийн өмнө унших гэж оролдож ирсэн ба. Эхлүүлээд юусоо яваагүй. Тэгээ хайцсан. Яг орчуулгандаа байна уу эсвэл номондоо байна уу гэдгийг юусоо ойлгоогүй. Тэгээ яг миний номын сангийн ингээд мухарт ингээд яг нэг тийм хаягдмал байдалтай байж идэг. Энэ уг нь бол айгуулаг эмхтэлэг ном. Йоо. Хэрвээ тинейжер байхдаа унсан бол ингээд айгүй юу санагдталах л та. Хэрэгтэй санагдана. Гэтэ одоо би болохоор өөрийгөө бодсон байхгүй юу? Тэгээ яг энэ дээр байгаа эмхтэй шиг эмхтэй бол би хизээч болохгүй мэн гэдгийг ер нь бол мэдсэн байхгүй юу?
Тэгээ энэ ном надад ямар ч хэрэггүй санагдчихсан. За нэг иймэрхүү дүү. Угаасаа бүгднийг ярина гэдэг бол худлаа штэ. Энэ бичлэг бүр би бүр мангар хурдан яриндаа гэж бодоод аль бадаараа хурдан ярьлаа. Гэтэл арай л урт болчлоо. Одоо эдитлэх гэж 80 юм бол. За одоо гялс зэгслээд тэг болоо. Номын сан маань ийм болсон. Pinterest дээрээс би ийм зураг хараад тэгээд ийм болохыг л боддог л байсан л да. Гол нь цэвэрлэнэ гэдэг нэг том ажил. Өнгөөр нь ялгаад ингээ уусгаад айгуу гоё харагд юм байна. Гэр бас нэг тийм гоё өөрчлөгдсөн юм шиг. За тэгээд миний энэ хүү урт видеог үзсэнд маш их баярлалаа. Дараагийн видеогоор утгагүй уулзцгаая. Баяртай. Bye bye.